Дэлхийн ертөнц хүн төрлөختний амьдрах цагийг элдв явдалтай тээж төмөн жил аялсаар. Өглөө бүр нар мандатгаараа мандаж эргэх 4 цаг ээлжилдгээрээ ээлжлэн байх зуур Монголын минь алсныхан газарт бусдын төлөө бэрх хүндийг дуулж яваа нэгэн эмэгтэйн түүхийг баримт түшин өгүүлье. Өөрөөхтэй бодож нүүгэж манай Монголын эмэгтэйчүүд бол тэр тусмаа хөдөөний эмэгтэйчүүд бол маш их одоо нэр хүндэд нь хаалтдаг. тэгэнгүүт би одоо боли наад чинь боли бүтгэн байна. Тэмхээ зангаас орж ирэхээр зөрчиж байд юм байна гэдгийг утаанд оромжилдог, гомд үргэхэд тэрний уул мөрөөр арга хэмжээ авахгүй ойлгож авсан. Түүнийг Амгалан баяр гэдэг Дорногов аймгийн Айраг суманд нөхөр хүүхдүүдийн хамтаар үе дамжин амьдарч ирсэн малчин эмэгтэй. Цагаан дэлхийн агуу гэж Монголын хамгийн урт, хамгийн том агуу түүний төрсөн нутагт байдаг аж. Алтан өргөө киноны дүрслэлд үлдснээр мөсөн бүрхүүл бүхий сүмбэгийн зочилдог шидэт агуй. Амгалан баяр энд л хэдэн үеэр амьдарсаар иржээ. Гэтэл хэдэн жилийн өмнөөс түүний энэ нандин түүхийг дурсамжтай хамт харийн болон харгас хэсэг бүлэг хүмүүс булаах оролдлого хийсээр байна. Тэр үүнийг хүсээгүй учраас ийхүү зовлонтой нүүр тулах болжээ. Агуун орчимж оншны орд байдаг учраас жонш олборлох, баяжуулах 10 гаруй компаниуд ажиллаж тэдгээр нь зэрэг тесэлгээ тээвэрлэлт хийснээр тус агуун унган тогтоц эвдэгдэн дарагдах аюул нүрэлжээ. Энэ хэрэг явдал 2010 оноос эхлэлтэй бөгөөд одоо ойр хавьд нь амьдарч байгаа 20 гаруй өрхийн 100 орчим хүн ам 6000 гаруй мал уух усгүй малаа бэлчих бэлчээргүй болж үе дамжин ирсэн өсөж төрсөн нутгийнхаа газар шорооноос хөөгдөн Хятад Монголын нийлсэн хууль бус үйл ажиллагаатай байгууллагуудын шахалт дарамтад амьдрах болсон байна. Амгалан баярын ээж 2013-аас 15 оны хооронд эдгээр компаниудын хууль бус үйл ажиллагаатай тэмцсэний үр дүнд 2 жилийн хугацаанд төр зогсоож чадсан байна. Гэтэл түүний ээж ав хоёр тесэлгээ хийдэг уул уурхайн компаниудын тесэлгээнд цочсны улмаас зүрхэн дэлсдэг болж биеийн муудсаар цаг бусаар хорвоог орхижээ. Тэсэлгээнээс болж манай гарууд ийсэн. Манаас 50 м өрхгүй газар тэсэлгээ хийгээл огтом аймаг газар бодлоод манай сумын энэ захиргааныхан үйлдвэр ирээд ийм аймаг тэсэлгээ хийх юм уу гэл ингээд харуултаас бол тэгэл ер нь манай аюул ойлоо тэгээ өвчлөлтгөө болсон. Тэгээд ээжигээ бол тоошороо энэ юунаас л өвчлөлтгөө болсон байх гэж. Амгалан баярын айл хөршийнх нь бусад өндөр настай иргэд ээлж дараалан зүрхний ямар нэгэн асуудалтай болж ийхүү түүний гэр бүл үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө айл сахалт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөөх тэмцэл эхэлсэн юм. Энэ тэмцэл мэдээж амаргүй бас амь нас нь дээсэн дөрөөн дээр дэмжигэнсээр. Дарамт бол байнгын тийм тулгамдноо өдөр болгож хөө компаниуд үйл ажиллагаа явуулж байхад бол том засаг захиргаанаас яаж хийж ийн гэж ирсэнгүүтээ араар янз бүрээр ярина. Компанийн янз бүрээр дарамтлан цогцсон хүмүүсээ явуулна. Гэтэл асуудалд бид тэрийг хань ажилтаа маань муудуулах гэж янз бүр ярина. Үр хөвгтүүдийн манаас нэг айлгах барих юм бол бас бид компани үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд аюух айцтай. Амгалан баярын нөхөр болон түүний хамаатан садна нь дарамтад орж амнасаа эсэн мэнд байгаа дээр нүүе гэж түүнийг олон удаа ятгаж байжээ. төлөв тэмцэл зэрэгтэй нөгөө мохоо гэсэн хүмүүс чинь том захаргаа тэгэл энэ удирдлах байгууллагын албууд чигээрэл хүний үс сонсдгоо тэгвэл энэ нь илүү үйлч юм гэсэн юм. Тэгэл мухардаад янз бүр болоод хаашаа хандах юм гэдэггүй энэ зөндөл байлаа. Гэхдээ манай энэ хойд нэг өвгөө өгшөр байдаг одоо даалгаач хүмүүс байдаг. Тэр нэг анхуудын баяраар яваад юм нүү хань авч байгаа чинь. Хонийн хаахаа өглөөсөн чинь хонийн мохоо тараагаа ийж. Тэгээ очсон чинь хойд тэр нэг жингэр уяас баахан мохоо байж чинь тэгээ малын энтэн барай. Тэрнээс болж тэр нөгөө хаадах инженерийг дуудаж ирээд гадаад дээр хөдөлгөөлөө би бүгдийг хөдөлгөөлөө тэгээд тэнд дээр жоо маргаштай бичлэг гэж асууж суулаад жаангууд агуу ташмаагаад дүүр амын халтаа тагдаг гадаад дээр дуудаж зөрчлийн хуулиар гээл манай агуу 100 мянга тургаа ирсэн. Хохирсон өмнө энд байхад хүний төлөө бид нар дугуурсан. Хүний өмнөөс дугуурсан өөрийнхөө төлөө дугааргүй илүү дүгдэх ч юм уу нэг зориг мухах гэх юм уу юмуд гардаг шүү дээ. Чанар 3-4-өөр машинтай явдаг шүү дээ. Тэрүүгээр нөө гадар нутаг энийг өдөж юм тэрийг өдөж юм гээл. Тэгээд манай хороны ажил дээр нэг ухлаар нь би хэсгээр ухчихлаар нас чинь өөрөө хож авах гэсэн. Тэр нь болж
чинь наадах чинь та нар яасан? Ураараа өгтөө наад чинь бас эзэнтэй шүү гэдэг хэлж. Эзэн би байна уу? Энэс аваач миний газар гэж. Тэгээд дээрээс санаг манагаараа шороомороо хастаад. Тэгээд дугтаач гардаг өдрөөдөө. Энэ мэт бэрхшээлүүдийг сөрөн эх оронч үзэл гарган тэмцэж буй түүнийг адлах нь олон бич дэмжих нь бас байгаа юм. Надад олон хүмүүс хамтарч ажиллая, хамтран цуглаас муслаад гэдэг. Яг үүндээ энэ шийдвэрийн үр дүндэл компаниудад тохиролцоод ингээд зурггүй болчихдог л доо. Амгалан баяр бол үнэхээр үлдэж чадсан ийм одоо тэмцэгч хамтрагч маань юм байна. Ирээдүйн хойж хийхин төлөө, Монгол нийтийн төлөө, Хөрсөн нутгийн төлөө үнэхээр нэг чөлөөтэй өгсөн тийм эмгэгтэй байгаад байгаа. Тэр цаан дэлхийн агуугаан эцсийн хүртэл хамгаалъя гэдэг нэг ийм үнэт зүйлтэй хүн байгаад байгаа. Арам төрхөд бухардахгүй Монгол зоригтой явдаг нь хадаа одоо мундаг тэмдэг биш бол ямар ч юм дээр шантрахгүй одоо ингээд хүмүүс чинь янз бүрээр ярил хурал дүүлгэн болгоцлаа юм яриад ингээд оромжлал янз бүрээр ингээд ярьж байгаа. Тэрэндээ бууж өгдөг нь одоо тэгээд гооштай юм. Компаниудтай уулзсан захиргаандаа алтан бичиг шаардлага өгсөн нэг үнэлгээ комиссийн дараагийн хүртэл аваач тэр хавийн айлуудаар олцуулж газар дээр нь үзүүлж чадсан. Дарагтай газар дээр бол хүнийх үнэлгээ комисс янз бүрч олдож ирчихгүй. За ер нь бол энэ цаан дэлхийн агууд байгаа уурхайнууд энэ амгалан баяраас боломж ихэлсэн. Энэ бол чадaltaй юм байна. Энэ бол бас нөлөөтэй хүн байна гэдгийг нь бас мэдэрч ихэлсэн. Хаанаас үрчил зөндөл байгаа хүний эрхтэн тоос шороо мал байна тэгээд бүхэл юм биш. Тэгээд дуурж байгаа л гад энэ хүн болохоос биш. Мэдж байгаа бүгд л мэдж байгаа шүү дээ. Тэгээд чинь мөнгө тарааж өгнө компанийн хүмүүс чинь мэдээлэл муулаа тэгээд хөдөн янз бүр хүмүүс гараа үсгэн цуглуулаад уруудаж чинь. Энэ нэстэ бид хаан бүхэл тотал хандгаар хаана балчд амьдрах орчингүй болчиход бид хэл авах юм болох шүү. Өөр нэг тооч байгаа хэрүүл хийгээд байгаа юм шиг болохоор эднийг бас ялгаж халамаар байгаа юм. Агууга усан тусгай хамгаалтанд авахад бол тэр авийнхаар залуучууд зохион байгуулад өөрсдийн зардлаараа энэ агуул судлаачдын газар дээр навьж дүн шилжүүлгээ хийх болсон. 2019 оны 56 дугаар тогтоолыг гаргуулсан. Экологийн хүрээлэнгээс агуул судлаачдын нийгэмлэгээс 5093 гагаар хамгаалтанд авч ээж энэ бол агуу хамгаалах юм байна гэдэг тийм дүнлэгийг гаргуулж чадсан юм. Энэ олон бэрхшээлийг туулахдаа тэр өөрийгөө хүний эрх хамгаалагч, тэмцэгч гэдгээч үл анзааран аж түрэн сун. Харин ирээдүйд түүний энэ үйлс нийгэмд маш хэрэгтэй дуу хоолой гэдгийг бусдад үйлдэлээрээ үлгэрлэж аваа баатарлаг нэг юм. Уурхай асуудыг дахиж одоо бүр том орон нутгаараа багаараа нөгөө тэмч нөгөө байгаль орчны нөлөөлөл үнэлгээг нь хуулийн дагуу шаарддаг юм бичиг баримтаар нь шаарддаг нөгөө дараагийн уурхаануудыг ажилуулахгүй байхад багаараа ингэж хэлцэж чаддаг болсон мэдсэн. Тэрнээс бид урд нь юу ч мэдэхгүй ингээл гарын ургийн юу гинж мэдэхгүй гараа өргөчдөг байсан. Тэгэл компаниуд гарын үсэг цуглуулаад ингээ үйл ажиллагаа явуулсан, архитуулаад явуулдаг байсан. Бид нар одоо бол тийм биш. Тэрийг бол өөрсдөө мэддэг болсон. Хоёр компани үйл ажиллагааг бол 19 оноос бүрэн зогсоочод байгаа. Дээрээс үйл ажиллагааг жишээлбэл уурхайн компанид тэрээр байгуулахдаа тэр гэрээний хороо байгуулахад амгалан баярыг орооч гэж үрж явах жишээтэй. Тэгээ орон нутгийн сонгуульд болоход намууд нь хамгийн иргэдийн урлагийн төлөөлөгч нэр дэвшээчээ гэдэг санал тавьсан. Мань хүн болохоор би улс төрөөс хараад туслаар зөвхөн байгаль хамгаалах, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллана. Би ямар улс төрийн намд орохгүй гэдэг ийм саналаар тавиад ороогүй. Мэргэжлийн хэлтийн газар, ашиг материалын газрыг бол газар дээр нь авьяасан. Батар ажил хийх гэсэн. Энэ бол бас их чухал. Үнэхээр зөрчил байна гэдгийг төрийн байгууллага тогтоож өгсөн. Амгалан баярын яриад байгаа чинь үнэхээр үний юм байна. Хуулийн бүрээд зөрчил байгаагүй яриад ирсэн юм байна гэдэг итгэл үнэмшлийг олгож өгсөн нь бол залуу малчид хоорондоо нэгтгэж манлайлж чадсан баггүй юу? Малчдын амьдрах, ажиллах орчин, байгаль экологид ээлтийн нөхөн сэргээлт хийдэг, хариуцлагатай уул уурхайн компаниуд байдаг ч хорлон сүйтгэж ашигын төлөө аашилдаг нь байгааг та бүхэн сонслоо.
Тусгаар улсын иргэн төрдөө хаягдах ёсгүй хэн хүссэнд нь зарчигдаг хямдхан газар шороо биш гэдгийг сануулж эх орондоо эзэн нь болж буй Амгалан баярын зоригт түүхээс өгүүллээ.